За сайн байцгаана уу? Намайг Урлаг гэдэг. Би 72 настай. 10 жилийн түрүүнд Бертинг аваад нуруу их өвддөг байсан. Хоёрны залбирлаар миний нуруу эдгсэн. Тэнд маш их баярлж байна. Тэгэл хэлцгүй. За сайн байцгаана уу. Тэгээд намайг Зена гэдэг. Тэгээд саяны ярьсан хүн бол манай ээж байгаамаа. Тэгээд 10 жилийн өмнө халтарж унснаасаа болоод би нуруундаа маш их том хүнд бэртэл авсан. Тэгээд тэр бэртэл нь болохоор яг одоо тэр унснаасаа болоод нурууных нь яс мөрийгаад нуруу нь одоо бараг нэг тал дээр ингээд хадзааж гарч ирээд мөрийцсэн байсан. Тэгээд 10 жилийн турш тэр нь маш их өвддөг. Өдөр болгон нуруу нь өвддөг байсан. Тэгээд яг 2 сарын 2-ны одоо телег курсот залбирлаар дамжуулаад бурхан яг ээжийг маань нурууг эдгэж өгсөнд маш их талархаж байна. Тэгээд яг пастор гарч ирээд залбирахтаа одоо нуруу мөрийсэн эмэгтэй хүн байна. Бертингээс болоод нуруу мөрийсэн эмэгтэй хүн байна. Яг одоо тэр хүний нуруунд эдгэрэл явагдах болно гэж залбирахт нь яг ээжтэйгээ хамт яг тэр залбирлыг сонсоод яг ээжийг маань хэлж байна. Таны хэлж байна гэд ээж маань залбираад би бас хамт залбираад тэгээд пастор залбир дуусаад яг одоо нуруу нь эдгэрсэн. Та босоод хөл дээрээ зогсоод нуруугаа хөдөлгөөрөө гэсэн. Ээж маань босоод хөл дээрээ зогсоод нуруугаа хөдөлгөөд тэгээд би яг нурууг нь харсан чи яг тэр цаг хугацаанд нуруу нь мөрийсэн байсан, нуруу нь тэгшэрсэн байсан. Тэгээд үнэхээр хараад гайхсан. Тэгээ бас бурхан талархлыг нь өргөсөн байгаа. Яг тэр тухайн үед бурхан талархлыг өргөсөн. Тэгээ яг одоо залбирал хийсний дараа яг нуруунд тэгшэрсэн байсан учраас маш их баярлсан. Тэгээд яг энэ одоо гинтийн энэ залбирал болсон учраас гинтийн яг эдгэрэл болсон учраас урд нь ямар нэгэн тийм бертингийнхэн зураг ч юм уу нурууных нь мөрөлтөй байсан үеийн нурууных нь зураг байхгүй байсан учраас яг одоо болохоор яг эдгэрсэн нурууных нь зургийг та бүхэндээ харуулахыг хүсэж байна. За цамцаа яажаад нурууныхаа зургийг босод зогсож аваад харуулж. За. За тэгж зогсоор. За одоо би та нарт харуулж байгаа энэ зүйл болохоор одоо яг ээжээ маань нурууны яс одоо яг ингээ голоороо яг энэ дээрээс ахуулаад ингээ голдоо тэгшрээд юм тэгшэрсэн байгаа. Өмнө нь болохоор яг бертингтэй байхдаа одоо яг эндээс ахуулаад одоо энийн хүртэл ингээ нурууных нь яс ийм мөрий байсан. Одоо яг энэ дээрээс энийн хүртэл ийм мөрөөлтэй байсан яс нь одоо яг ингээ голдоо ирээд яг ингээ тэгшэрсэн байна. Тэгээд яг энэ зүйлийг харахтаа маш их баярлсан. Тэгээд бас бурханд айгүй их талархсан байгаа. Тэгээд өмнө нь одоо ээжээ маань нуруу ийм мөрөлттэй ингээ нуруу нь ингээ бараг нурууны ясан тал дээрээ гарсан байсныг өөр хавийнхан хүмүүс болон ер нь эргэн тойрныхан бүх хүмүүс ер нь бүгд мэддэг. Тэгээд бас одоо ингээ тэгшэрсэн байгаа ч гэсэн хүмүүс хараад бас их гайхаж байгаа. Тэгээд бас бурхныг алдаршуулсандаа бурхан бас үнэхээр ээжийг маань эдгэж өгсөнд маш их талархаж байна. Тэгээд бүх алдрыг нь бурханд өргөж байна. Аамен.